이들이 가슴에 밑에 지어버리게 여섯째 너무의 법수고에 다가온 그때 이백한 둘러가 다오던 것이오래. 자 이게 타오면 이 호로 기시가 여기고 내년에 돈 타태, 돈 타태. 어차피 그걸 내가 허도서 휴구를 하고 해꾸지 때문에 뭔가 식사 걸린 밑에 디스노도리 미스터보다 또 우리 박수만 아비 듣고 있대. 그래서 걸린 그래서 걸린 프로페서 저만 그룹이 타요. 그룹이 되게 되고 하면 뭔가 생 없는 버리때가 가이위생 프로그램 수표도 인베티드 디스노도리 되게 메이트틱 바라가 크메이션 쇼고 거시 더 베이스 서포트 시스템 산브르베터 테르비타이르 네이처 자키멘 탑토이서 보여 몽고 테스 있는 바바트로 있네게 보고리 비치마 그 들으면 안들따라 밑고에 내 인터넷에도 얼추 배치가 화이고로 가서라 안가리도 직선 몽고 직선 벌써 네고시에 가서 여기 좀 받고 내가 소기 내가 조금 오 탈다스는 우치제 가락스모로 그래 비테이르 기시마 자 내가 인지기 하여튼 모두 우리 집 텐즈리 엔종때 뭔가 기기게 사키엔 독신 보통스러워서 아소들다 비 내가 저 화려한 지구대 어찌 다르져가는 거 되게 그때 자리 내가 그때 지금 엔텐다 지지 시지 빌기지 영혼한테 장고 지라스 홍보되고 그 메디토이요 아 희신 용마에 엄친데 뭐다 내가 그래서 나는 탈탈 너무 필승 관에 홍쇼되기 시작시게 진지게 여기 인치기게 자 이거는 우리 지금 인터가 또 이놈의 이면처럼 도사고 하여튼 얘는 소방서는 술취를 익숙하려서 상 각다 이 저들이 익숙하는 저기 공부 비시가 저거 이제 대표로 한국의 소위는 내가 만나 도좀 밑이시고 오고 오고 치고 갔다 도좀 근데 너는 비 오토도 스노시는 그냥 찍었어 자 그림 배우체 내가 이님 회신 그렇게 회신지들 식도 화요 식당도 가스내도 들어가 삼고 오고중지 회수이지. 회신질 때 이런 바이트를 그때 순군데 알레는 어সম수고 내리터미야. 내리고 그렇게 마찬가지로 예를 들어 소수 그렇게 회신질이 좋아요. 그게 제고 민영도 세계 보다스 같이 자 오고중지 그때들 박스무마 던지고 내리터미야. 오고중지 그때들 오고를 답답해 시스템 괜히 대기 샷대요. 자, 이 영화를 그림 놓고 그거에 아들은 사슴들 희생되게 오른쪽하다 노림 매시가 되게 믿고 이렇게 느껴봤어. 어떻게 이렇게 믿지가 말은. 자, 한국의 솔직히 내가 났어. 그 자, 인후레드 비 예리. 자, 인게 남한 속속고 비신 이렇게 모르지 못는 그러시대. 자, 비 야무쳐서 내가 떨어야 돼. 자, 허리 남산 면허제를 벗고 자 어떤 것이 자 인계기 자 디크 요네 오문은
жоохон холоос ихээр сахимын 5 дахь хувьсгал гэж юу хэлж байгаа юм бэ гэдгийг эхэлж би хэлье. Сахимын 5 дахь хувьсгал гэдгийг сахим гэдгийг анх хэлшинжил оруулж ирсэн эрхэм нөхөр маань бидний сайн миний багш бидний сайн багш манай лосын явуулч маань оруулж ирсэн гэдгийг та бүхэн мэдэх баха. Тэгэхээр сахимын хувьсгал гэдэг зэрэг мэдээлэл технологийн хувьсгал гэж ойлгуулдаг юм. Тэгэхээр 5 дахь хувьсгал гэдгийг яагаад ингэж онцлсан бэ гэдэг зэрэг дорны их сууд ухаантай агуу их хүнзийн өмнөх сүнзийн өгшүүдээ тэрнээс би нэг энэ бүрбитээр нэг иш батаад тэр хүний хэлснийг ийм үг байгаа юм. Назрын хэвдийдэх баялаг хүндрэлтний түүхэн дуусна ертөнцийн дуусахгүй юм гэж байхгүй. Тэгээ хүрээж ирэхдээ зэрэг юу өмнөд орох вэ гэвэл хүний оюун ухаан түүнийг нэг оюун ухааны тэнхэг нэг энэ юм дэлхийд ноёлох болно гэсэн мэдхгүй одоо хичнээн зууны өмнө тэр их алдарны өгүүлсэн өгүүлэл болохдоо зэрэг энэ захирын хувьсгал гэдэг энэ оранж шүтэн болгож Японууд оранж шүтэн болгосон. Америкууд одоо Америкийн одоо сток гэдэг одоо юу штэ. Хөрөнгөний биржийн одоо орай гэмээр одоо шүтэн болгосон байна. Ингээ хүрээж ирэхдээ зэрэг нэг талаарсаа нэг ийм сүрхий юм. Өөрөөр хэлбэл хүний оюун ухааныг одоо жишээлх юм бол сахимын 5 хувьсгалын эх орнууд яг наргүй Япон шүтэн жишээлхээс ороод байна. Бүр гарцаах үеийг жишээлхээс ороод. За тэрнтэй өрсөлдсөн за эднийхэн талаараа эдний хэдий хүүхдүүд аль нь түрүүндөө хойно үдгийг энэ нарийн мэрэгчлэг улсуудаар үдмэн энэ дунд байж байгаа хүмүүс нэгэн байгуулсаг ухаарах баг. Үндсэндээ сахимын өнөөгийн байж байгаа сахимын хувьсгал гэдэг юм юу гэхээр ухаалаг технологи, мэдээллийн технологи гэдэг бол хүний уурга тарихны хамгийн энгийн дуурай юм. Сахим бүтээл сахим технологи. Тэг. Хүний уурга тарихны зүгээр л одоо ингэ болгочихсон. Тэгэхээр өнөөдрийн 5 дахь хувьсгалын төвшин ямар байдалд очсон бүгдээ зэрэг үлгэр жилүүд өндгийг төрүүлсэн дахин ангадагч юу эсвэл нөгөөх нь ангадагч юу гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл сахимыг бүтээсэн хүн ангадагч юу түүний оюун ухаанаар бүтээсэн энэ ухаалаг технологи мэдээллийн энэ бүх тогтолцоо ангадагч юу гэдгийн асуудал хүртэл өнөөдөр тавигдах болсон байна. Миний бидний хэлсэн тэр муу өгүүлэл дотор одоо дэлхийн сайн шатарч хэдэн одоо нэг нүүдлэхийн тул гिचний хувилбарыг боддог байхад компьютер юу захим энэ одоо мэдээллийн энэ үр дүнд саяын хувилбарыг бодох хэмжээ болсон учраас тийм үү? Аль ангадагч юу гэдгийн асуудал өнөөдөр тавигдчихад байж. За одоо зүгээр наадмын жоохон жишээнээс ихэд одоо жишээлх юм бол түлхүүр үг гэдэг ч юм уу одоо нэг үг бид нар бас нэг мод болгоод үгийн өмнө итгэлийн өмнө бичдэг бас нэг үг бичдэг болсныг заа өгдөнөд хөөс гэвүүс гэх тийм үү. Гэтэл зэрэг угтаа болоод энэ үлгэр байгаа байхгүй тийм Монгол хэдний хувьд Монгол хэдний хувьд захирын орчинд боловсрсан хэлний дахиад бол гардаад бол тийм үү? Дэлхийн одоо мэдээллийн аврал том Аризоны их сургуулиас эхлээд хамгийн том тэнд байгаа баг. Тийм. Одоо энэ бүх салбарт өгүүлбэрээр бараг одоо тэр хүүхэн бисгэрээ хуваагдаад автоматар орох хэмжээнд очсон байна.
За дараагийн бас нэг одоо нэг гайхуулах юм хүрээж ирэхтэй зэрэг одоо өөр жишээ гэх бол олон жишээ гаргаж болно л доо. Олон жишээ гаргаж байна. За энийг болчих. За нэг юм байх юм шиг нэг талаас нэг ийм сүрхий хөгжил. Өөрөөр хэлбэл хувь хүний ухаанаас хэдэн сая дахин ухаарах, бодох, боловсруулах ийм төвшөнд захын технологи очсон гэдгийг бид хэлэх гээд байгаа шүү дээ. За нэг талд нь. За нөгөө нэг талд болохдоо зэрэг хотоонос бас нэг Монгол хэл талаас нэг юм ярихад өрөвдмөр байдалтай байгаа юм манай Монгол хэл. Одоо би саяхан гарч ирсэн морин бор энэ өрөөний Жаврай бүргэж байгаа хүний гараа би бахаж сайхан байна. Сайхан байна таатай. Ингэж хөгжих ёстой юм байгаа юм да угтаамад бол. Тэгэхээр Монгол хэл минь яагаад ингэж юм болчих хөгтэй зэрэг хөгжин социализм капитализм гэж байх үеийн хэлний тухай онол үндсэндээ өнөөдөр ярихад хүртэл баргаал болчихгүй юм гэж байгаа. Өөрөөр хэлбэл хэдшинжид хоёр том чиглэл байсан юм. Одооч байгаа. Нэг нь утгатай зэрэг аль буур дэвтний үеэс гарсан агуу Аристотелийн за тэрний өмнөх одоо Аристотелийн багш Платоноос эхлээд одоо өнөөдрийн Монгол улсыг өнөөдрийн байгаа өдрийг хүртэл нэг том урсгал нь юу гэхээр хэлбэр гэж ерөөдөө хэдэн хоёр юм байдаг. Нэг нь хэлбэр тэр нь утгагүй юм. Нөгөөх нь утга үгүй юм. Одоо ертөнцийн үзэг. Энэ рүү чиглэсэн энэ судалгаа өөрөөр хэлбэл хэлбэрээс утга руу чиглэсэн судалгаа. Энэ давмгай чиглэсэн. Өнөөдөр нэг за ийм болохтой зэрэг хэл бол нийгмийн шинжлэх ухаан гэж. Үгүй гэж хэлдэг одоо. Хэл нийгмийн үзэгдэл биш. Хэл сэтгэхгүй хоёр холбоогүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл социализмын зөвлөлт боловсон одоо тэргүүлсэн социалист бүх орны төвшөнд олон төвшөнд энэ төвшөнд үсэл төвшин үүднээс диалектик материализм тулгуурласан хэл шинжилгээний эндийг өнөөдөр амь бүгдээ Монгол хэлд маань болсоор байгаа юм. За ингээд зовлон ингээд ярихгүй би олон хүнийг муулсан боломжтой нөхдөд минь та бүгд минь намайг өшөөгөөрэй. Одоо өнөөдөр жишээлх юм бол одоо энэ олон хөрхөн ортууд хүүхдүүдийг манмитийн борлоготой өгчүүл ээрч мураад хоёр үг нийлүүлж чадахгүй юм. Монголоор зөвлөж чадахгүй юм. Монгол үгээ хэлж чадахгүй юм. Энд чи одоо яасан зэрэг гэжлүүгээ хараарай. Та сургаагүй юм чи яа. Заадгүй юм чи яа. Монголын ерөнхий боловсролын сургуулиудад зааж байгаа монгол хэлний агуулга нь миний хэлдгээс аяас тийм үү? Өөрөөр хэлбэл хэлбэрээс нь утгаараа хандсан. Өгүүлбэрт тусдах гэдэг ч юм уу ингээд байсч гэдэг юм уу энэ хэмжээ. Хэлний тогтолцоог нь зааж байгаа юм аа. Ойлгохгүй даа минь. Тогтолцоо монгол хэлний тогтолцоо. Мэд хэрэгтэй юм бол мэд хэрэгтэй юм. Гэтэл дандаа энийг заасаар байгаа. Цааталд нь хэрэгтэй гэдэг юм огцааж чадахгүй. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн мэдгүй одоо 10 дугаар гэдэг юм 12 дугаар төгссөн хүүхэд нэг аялалхан өргөх гэж чадахгүй. Миний нэг шавын боловсролын сургуулийн профессор нэг нөхөр надад жишээ гаргаж хэлсэн байх. Энэ жишээ гаргаж хэлсэн. Хөдөөнөөс ирсэн нэг сурагч Тэкранда өргөх гэж сайн байна уу багшаа? Миний ээжийг би муу байна би 2 хоног ихтэй очиж чадъя. Гэчээд тэр өргөх юм гэнэ ойлгоо та. За гих мэтлэн ингээд ийм байдалд өнөөхөр нэ байсаар байна. Өнөөхөр нэ байсаар байна. Угтаа тиймгүй. Нөгөө талд нь болохтаа зэрэг нөгөө нэг томорсолт нь болохоор одоо капиталист юм уу одоо мэдэхгүй байна. Америкаар ч юм уу мэдэхгүй байна. Тэнгэрийн штат байсан.
Капиталист ертөнцийн буюу нэг социализмын эсрэг талын ертөнцид нь болохоор хэрэглээ гэдгийг илүүтэй чухалж хэлж тийм үү? Өөрөөр хэлбэл хэрэглээний шиг гэдэг нь утгаас ертөнцийн юм үзэгдэл хүний хэрэгцээ юмнаас үргэж хэлэнд дэлхийн бүх хэдийг зэрэгцүүл тавих үзэгдэл тийм үү? Зэрэгцүүл тавих үзэгдэл. Англиг гэхгүй, хятадыг хятад гэхгүй, хятад улхтан зэрэг язгуур гээд нөгөөх нь улхтан зэрэг нуурхаа гээд Монгол хэлээр орзаад мандыг ингээд төрөл энийг ялахгүй гээд дэлхийн бүх утгыг өөрөөр хэлбэл хүний үйлчлэхэд чиглэсэн гэдэг утгаар нь бүгдийн зэрэгцүүл тавих бүх нэг хэцүүтэй гэдэг үүднээс хандах болсон юм. За энэний үр дүнд асар том хувьсгал гарч чадаа юм. Өөрөөр хэлбэл олон хэд захимын орчинд хөрвөх асуудал. Хөрвөх асуудал. Миний хармаанд байж байгаа таны хармаанд байгаа мөнгө шиг тийм үү? Одоо хатаар аваад тийм үү? Хэдэн төгрөгөө доллар чийдгийм, юан чийдгийм, иен чийдгийм авдагтай яг ижилхэн ийм орчинд үе болов. Хэдэн үеэсээ энэ ертөнцийг 2 удаа ихшээлдэн орч байсан агуу их өгс дээдсийг Монгол хэл соёл устдах аюулд очиж байгаа юм аа. Нөхдөөд та нар миний санааг ойлгох байгаа гэж би бодъё. Яагаад өгөх юм зэрэг. Хүний хэрэгцээг хааж болохгүй. Хааж чадахгүй. Гэж нээж хууль гаргаж чадахгүй. Жишээлх юм бол одоо ингээд нэг юм гар утасгээд нэг юм гараа өрөө ирсэн чи хөдөөгээ малчин хотоо сууж байгаа хүүхдтэй мессеж бичихэн тулд огт мэдхгүй тэр одоо англи гэж бодлоо ярьдгийг орон үсэг гэдэг нь шүү дээ хийж. Орон үсгээр нэг юм мессеж бичсэн шүү хатаа бодлоо тийм үү? Мэдхгүй. Би тэрний ойлгохгүй юм тэр чинь үгүй ч ямар орлуулдаг мэдхгүй тийм үү? Чиглэж үгээр орлуулдаг. Харж байна ийм хэрэгцээ байгаа юм. Гэтэл дэлхийж хүмүүний мэдлэг нэг болоод ирэхийн үед тийм үү? Бид яах юм? Дандаа гадаад үзээд яах юм уу? Насгүй би одоо дадларсан хүн. Би 2-3 мөнгө ихэд халтартуулаад ажиж мэдгээ болчихсан юм. Насгүйхгүй. За ийм болоо хүрээж ирэхдээ зэрэг гарцсан юу юм бэ гэвэл Монгол хэлний захимын орчин бусад дэлхийн боловсронгүй болсон хэлний төвшин даваач боловсруулах асуудал бол номер 1 асуудал. За энэтэй холбогдуулаад их гинэн юм байгаадаа бид нар хамгийн сүүлд гарсан номныхаа өмнөх үгэнд бичсэн. Одоо энэ Монгол хэлний гарахтааны тухайн асуудлыг одоо сүүхий яриад байна шүү дээ. Гэвч ураа хашраад нэмэргүй нөхдүүд минь бидний тэгж тэний юм яа. Одоо жишээлх юм бол би зүгээр хэлээ да одоо манай шинэ тухайн академийн хэлцээний хүрээлэнгийн захирал академич болдно хэлвүү манай төмөрдөгөө академич хэлвүү Монгол улс байхад Монгол хэл орсноо гэж мөч гинэн байна да. Нөгөөх нь болох том Монголын төр байхад Монгол хэл орсноо гэж мөч гинэн байна да. Монгол хэлээр өнөөдөр мэдэхгүй 10 сая хүн ярьдаг гэсэн нэг сөрөг уцаас утсан тоо байдгийг мэдэхгүй. За Монголд нэг 10 Монголд нэг 3 сая тийм үү? Өөрчлөгчд одоо 3 сая хатанд мэдэхгүй 3 сая юу мэдэхгүй. Бусад 4 сая нь болох тань одоо бүрээд байдаг юм уу? Хэдэн байдаг юм одоо энэ тэргийн хэлмээр шүү айдч байгаа. Уучнараа нэгтөө би нэг дахин нэг тоо хэлье. Би ЮНЕСКОгийн мэдээг хэлж байгаа шүү. Хамгийн сүүлд гарсан мэдээг хэлж байгаа. ЮНЕСКОгийн мэдээг сард нэг сард шүү 22-оос 24 хэл аягүй устж өгөө болжээ. Зөвхөн тоогоо үз. Монгол олон хэл аягүй дундаас ойрдын хэл аягүйндаар гэрэл асчгаа байж байгаа. Үгүй бодлоо шүү. Ойрдын хэлэхдээ тэр тав хүүхдүүнээ мэдэх байдгүй тийм үү? Бичгтэй юу, бичгтэй, соёлтой юу, соёлтой өөрийн гэсэн бүх юмтай ойрдын хэл аягүй гэрэл ассан байж.
Бурятын хэл айтгуугээд үрээж ирэхэд одоо 60 хэд оны үед оюутан байж байсан маньш мууса юм бурятын борон сургууль төгссөн хүүхэд хурж ирээд бидний энэдэг авчих гээд байдаг байсан. Одоо бурят ихтэй сургууль явуулж яах вэ? Мэдэхгүй байхгүй болсон байна. За энэ талдаа бодоод бас нэг одоо дэлхийн шинжлэх ухааны Америкаар шинжлэх гэх үү одоо энэ их сүрхий давалгаанд англи хэлний төрөнгүй дэлхийг эзэлж авч чаад байна. Ерөнхийлөгчөөс ихэд дэлхийн хэд энэ тэрэг гэж хөөрөгдөд байгаа. Монгол хэдийн устгах энэ их түүмэрт цуцад нэмж байгаа болохоос биш тус бодохгүй болдог. Би зөвхөн энгийн жишээ гаргая л да. Одоо жишээлх юм бол мэдэхгүй надад одоо доктор болсон одоо энэ цагийн доктор гэдэг чинь хэсэг байхгүй яагаад. Би 30-аад хүн гарсан гадаад тогтоох юм. Тэгээд тэдэнтэй ажиллахад яаж юм бэ гэдэг жишээ гаргаж байгаа. Намайг хангирч ингэж мэдээ бодоод. Тэгээд амжилтсан бэлцээ өгдөө. Дуусчихсан их үед амжилт явуулаа. За тэгээд чинь Япон хэлний миний 2 докторат одоо хамгаалчихсан студент байгаад манай энэ их сургуульд. Тэдэнтэй ажиллахад хэсэг сайхан амар байна гэж ангилдаар байж байгаа. Сурвалжид миний хүн заашийн нэг сайхан боловсруулаад энэс мэдээд ашиглаж тгийгээ чүрээд авч байгаа юм. Аваад ангилдаар байгаа мэдээллийг Япон руу зүгээр ердөө секундын дотор хөрвүүлээд маргааш нь намайга өмнөөс барьчих. Сайхан байгаа биз? Би тийм юмд Монгол хэлээр очоосаа гэж мөрөөддөг нэгэхэн сэтгэл бодлороо залбирсан үг. Өөрөөр хэлбэл дэлхийд байгаа мэдээллийг шинжлэх ухааны ч бай, ямар ч бай хэрэгцээтэй мэдээллийн Монгол угсаатан хүн тийм үү? Дэлхийн аль хэднээс боловсролцсон хэднээс татаж аваад танилцах ийм боломж хангасан байвал миний сэтгэл амарсан. За, энийг бол зүгээр сэтгэлийн хөдлөөр хийх юм биш ээ. Энэ сэтгэлийн хөдлөөр хийх юм биш. Энэ хэмжээнд Монгол хэлийг боловсруулах гэдэг тэр тэнийг машинд чинь тэнэггүй болтно юм бүгдийг зааж сургадгийг. Жишээлх юм бол үгүй нэг ихэнд орсон арга. Тийм үү? Үгэл хичээл дараагаар орсон А. Игшээр төрсөн үгийн дараах А. Бүх хувилбаруудыг тэр тэнийг машинд чинь хийж өгч байж хүнээсээ их ухаантай болдог гэдгийг ухаарах хэрэгтэй. Мянганы хөрөнгөний санд оруулах хэмжээний хөрөнгө хайж байж одоо жишээлх юм бол тэр шинжлэх ухааны технологийн сургуулийн манай хөрвийн санаачилж тэрэнд би бас оролцож байсан юм л да. Оролцож байсан. Тэрний одоо нэг 10-аад хүүхдээ сургуулиуд зайлуулаад нэг дэврэлтэндээс хойш татнаас төрж яваад нэг хэдэн хүүхдээр юм хийгээд байна. Үндсэн хуулийн хүрээнд тийм хийхдээ төргийн программыг эдэг үндэслээ. Түрк болохтой зур Монгол хэлний түрк Монгол хэлний нэг бүлэгтэй зэрэг ашиглаад хүний юмдаар хүүдэгнэ нэг юм хийчихье гэж ноцолдоод 10 гаруй жилийн болж байна. Энэний үр дүнхэд тэр дээлэн одоо хүн барахаар юмгүй байна. Тэгвэл одоо би хүндрэлийг хэлж байгаа юм шүү дээ. Гэхдээ энэнд хөрөнгө зарах хэрэгтэй байгаа юм. Харамсалтай энэ онд Монгол улсын хурлаар батлагдсан Монгол хэлний хуульд энэ тухай нэг ч үг байхгүй нөхдөв. Гэхдээ ийм гинэн байна гэж юу байх уу та? Тийм ядуу бид нар ядмаг. Хэдэн мусан дэврийн багшуул нэлен дуурын өрөхгүй. Мусан татсан мусан өгөхгүй гадаа боломжинд хэцүү байна. Гэхдээ гэрэлгэгээтэй ядуу ядмагч гэсэн гэрэлгэгээтэй зорилго тавиад техникийн дэдүү шатах ятгаараа тэмцэхүүл багаас нь ихэж байхаас биш нэг өдөр гэрэлгэгээд авчих ажил бишээ. Тий. Зүгээр зовлонтой юм зовлон тоочулдаг гэсэн боо хад зовлон байж байгаа. Жишээлх юм бол одоо Google бид нар албан ёсоор орчихж өнөө хөтлөн чадаагүй шүү дээ. Өөрөөр тэдний юмар байж байгаа. Тэдний татварыг бид нар төлж чадахгүй.
тусаараа нийлэхгүй. За гэх мэтлэнгээр ийм нэг жоохон политикийн юмд ярих гэх тэгээд эцсийн юу гэх гэх зэрэг одоо зүгээр хараач уламжлалт хэлшинжилгээс одоогийн одоо би одоо пүрэг бид нар техник хэдэн хүүхдтэй ихэнд зууралдаж байгаа манай пүргийн өнгөшөө техник огт мэрэгчлэн хүн биш програмч уу. Отон багшаа одоо би нэг юм бүр тун гайхаж байна. Та нар одоо дамжин сүрэнгэр чин гойгээд одоо ингээд усан ингээд одоо энэ томчуудын бүгдүүдийг хийцэн юмнаас би энэ юмд ашиглах гэдэг ашиглах юм болохгүй. Ажилтаа угаавч энэ одоо мэдхгүй хэдэн үеэс ихгээд хийж байсан хэлшинжилтийн салбарын боловсруулалт, асуудал бүрийн боловсруулалт, хэрэглээний хэлшинжилт эргүүлээд ороход Гонигтэй үг. Тийм болоо хэмжээхтэй тэр юу нэ юм хэлшинжилтийн суурь дэвсгэрийн ядахад бүтээх гэж би та нарт ангирсан 7-8 ном хийсэн гэдэг. Тэгэхээр ястай нэг харганы ус ноос түүхтэй шахуу ичилхэн гэхдээ тэгэхэд миний муусан номыг харахад ард багшаа энэ чинь хэд алга гэдэг байсан. Одоо чимээгүй болчиход байна. Хийсэн муусан номуудыг минь багваар чимээгүй хүн хурдтаж яваад байдаг болчиход. За ингээд энэ тоо хөлтэй юм одоо би идэ багш нараа зүгээр ингээд энэ хоёр чиглэлээс нь аваад одоо тэгээд хотлоо юм их олон байдгийн одоо уламжлалт хэлшинжилтийн энэ боловсруулалт. Жишээлх юм бол одоо нэг тоо ганц тоолон тоо гэж тийм үгтэй Монгол хэлэнд байхгүй манай дусаж явагч. Хэдэн 10 жилийн өмнө тэрийг хэлээд өгсөн. За жишээлх юм бол тийм ялгад ихтэй тэр Монгол хэлэнд тийм ялгад асуудал байхгүй. Буруу байгаа байна. Одоо жишээлх юм бол гарахын тийм ялгад ихтэй тэр 16 удаа энэ хийдэн. Би гэрээс гарлаагүй л гарах утга нь мөн ханаас гаргаж. Гэтэл чи би чамаас бодож хичээдэг одоо шалтгаан 5 цагаас хичээдэг үйл цаг гэх мэтлэг утга учиргүй юм одон бий. Үгийн ангийн асуудал Монгол хэлэнд этникийн төвшөнд байдгүй юм. Сайн гэхдээ зэрэг ямар үгтэй зэрэг нэг хүүхэд хэлэхээр тэр нэр хүртэл нэр гэх баг. Би үгүй гэж хэлнэ. Дайвар үг. Сайн хэлээгүй л дайвар яаж вэ? Тийм үү? Сайн удаагүй л нэр үг. Сайн хүүхэдгүй л хүртэл гэх мэтлэнгээр ийм тэгэхээр орон хоорн өшөөгөө одоо би туслаа. Орон хоорн бүхэлд нь энэ чиглэлийг өөрчилж хэрэглээний чиглэл рүү хандуулахад их баггүй мэддэггүйч байна. Мэдхийн төлөө зүтгээд ингэж үзээсэй гэж бүгэн болсон багш би үзэж байна.